Чами байна. Таад утсан дээрээ бүгдээрээ л TikTok-тэй байлгүй дээ тий. Тэгээд TikTok үзээ байж ангууд арааны шүүл сасгаруулсан гой амттангууд, снэкүүд, хакүүд гарч ирдэг дээ. Тэдгэрийг хэдүүлээ өнөөдөр энэ удаагийн бичлэгээрээ дуурайж хийж үзэх болно. Тэг хамгийн ихний бидний туршиж үзэх хак болох дээрээ гэж юу та нар сайн надад амар итгэсэн үү? Чам чи амар даруухан болцсон байж штэ гэж мэгээд бодсон бол ашгүй дээ. Би ер нь даруухан шүү гэхгүй чадахгүй байна. Тэгээд ер нь л ойлгочихж байгаа шүү дээ тий. TikTok дээр сая бол аюу олон гой зүйлсүүд одооллоо тэр Dubai Chewy Cookie гэнүү тэрийг бичлэгний дундуур харуулна. Тэгээд голоор бас миний сонирхлыг татсан аюу гой TikTok-ууд гарч ирсэн. Тэднэрийг би өнөөдөр туршиж үзнэ. Тэгээд бүтэн 1 сар бичлэг хийгээгүй байна. Бурхан минь. Тэгээд уул нь subscribe дарчих юм бол чи би айгүй ойрхон бичлэг оруулдаг байхгүй юу? Нэг өдөрт нэг бичлэг тэгэл 2 өдөрт 2 бичлэг оруулаад алцхнаал маргааш нь байсан ч хамаагүй би бичлэг оруулчихъя гэл ингээл хөөрөөлж бичлэг оруулцдаг даанч тэгсэнгүлтэй л гэж үү. За тэгээд яг. За одоо гоё мэдлэн заяа. Та нар сайн уу? Би сайн. За хамгийн ихний хэдүүлэнгийнх нь одоо туршиж үзмээр байгаа надад сонирхолтой санагдсан TikTok-о үздэг. Oh, that looks so cool. Satisfying? Because this is a really interesting texture. Хийж гисэн энэ нэг ч. Тэгээд 1 хоног хагас хөрөгчөнд байлгасан, хөлдөөгчөнд байлгасан. Голох чи. Болсон байна гэж бараг бодогдож шүү. За. Болж штэ. Пүүш хийдэг. Энд чинь зүгээр. Энийг одоо яаж идээд ах уу? Энийг чинь иддэггүй юм шиг байна. Ятонг устай найруулсан юм шиг л corn syrup шүү нэг юм. Яг уу зарим хүмүүс зүгийн бал энэ төр хийчихдэг юм билээ л дээ. Гэхдээ Америкчууд бол ийм corn syrup хийгээдсэн. Тэгээд энэ болохоор амар чихэрлэг амттай яг тийм сахарын уус маш шиг одоо нөгөө амар хүчтэй сой соустай, давстай нэг юм цуутай соуснууд идэв шүү дээ тий. Тэднийг амар гоё чихэрлэг болгож өгдөг соус юм шиг байна лээ. Гэтэ энийг ингээд ангаар нэгтгэх юм бол шижиг муухай юм байна. Энийг бол яг би туршаад үзчихлээ. Та нарыг туршаад үзээсэй гэж бол би нэг хүсэхгүй л байна. Харж гин үү? Гоё харагдаж байна гэтэ тий. За би Walter руу нулимчаа дээрээ амар надаас өнөртөж гин үү? Шүдэ гочод ирлээ. Тэгээ энийг бол угаасаа гачин байлаар яг хоолны зориулттай соус гэдгийг би угаасаа мэдчихлээсэн л да. Тэгэл хүмүүс тэр Америкчууд ч л өөрсдөө ингээл corn syrup хийгээд харна. Окей гэж бодсон чинь нэр хоолоор бол ингээ хизээ залгигдахааргүй муухан амттай байна шүү. За юу маляар чихэрлэг. Тэм болохоор би яг нүунийг цапаасны нэг юм хийцэн л дээ. Саяных бүтггүй байж магадгүй гэж одоо тэтэрхээ том савнд хийцэн байсан болохоор за вау. Би нэг муухай гэдгийг мэдсээр ажил хамрууга хийчихэд хаа. За дахиад 0 орчоод ирээ. Энэ гоё харагдаж байгаа боловч идэж бол хизэж болохгүй юм байна. Тийм болохоор би идэж болохуйц нэг юм сэтгсэн юм аа. Дэлгүүрээс авсан нэг супер sour. Энийг би бас хідэн цаг хөрөгчөнд байлгасан. Тэгээд яг юу шиг таглаа таваадсан юм. Тэр ундаа шиг. За шахаж үзье. Воо! Болж штэ энэ. Тэсний гоё амттай sour гэсэн. Инчи. Инчам рисэглээ юм байна. Энэ нь шүү дээ уул нь иймэрхүү байхгүй юу. Тэгээ хөлдөөгөөд би ийм болгоцсон. Гэтэ шүү дээ ийм хогийн идэж болохгүй юм туршиж үзэжсэнээс ийм идэж болохуц эн чин бас гоё эсэглэн би чи эсэглэн юмд нугасгүй шүү дээ. Удаан хөрөгчөнд байлгаараа ядаж 1 хоног ч юм уу те. Би бүр яг зөв юм дэлгүүрээс авсан шүү. Сайн дэч биш. Нэг дээр нэмэх нэг гэсэн байсан болохоор л за яг авчиг л авсан юм л та. Эсэглэн юм шүү. За хүмүүсээ супер эсэглэн. Тэгэхээр туршиж үзмээр ах юм бол яг надад бол гоё санагч байна. Эсэглэн болохоор гоё юм. Би өөрөө эсэглэн юм дуртай болохоор. Тэгээ энэ нэг сонин үлбүр юмэг
идэж болохгүй шүү дээ. Эний чинь та нар туршиж үзлээч идэж болохгүй шууд угаалт төрлөө түй гэнүүлмээд амраа ингээл усаар зайлан заяа. Энийг ядахнаа гоё кайфэрж идэж байгаа байхгүй юу. Энийг битээ таанаас авлаа. Та нарт таанаас авснаа хэлээд өгч марах юм. Марцчихжээ. Гайгүй хямдхан байсан. Тэгэхээр та нар туршаад хийгээд үзээрэй заяа. Энэнд би 10-аас 2 оноо. Энэнд би 10-аас 10 оноо өглөө. Энэ яг гоё шахагдчихсан. Гэтэ амт нь бол түй муухай. Энэ бол үнэхээр гоё эсгэлэн. Яг миний хүсэж байгаа шиг араа нийшгүүс асгаруулад солирууллаа. Turn into one of those slime ASMR. I don't know what's going on. Homemade nerds ropes. Саяныхыг хийнэ. Энэ жоохон багдах байх гэж бодоод байна. Тэгэхээр нэмээд хийчээ. Энэ гоё эсгэлээ. Өнөөдөр чи яасан сайхан эсгэлэн юмнуудаар. Пэйжэнд энийг айна. Пэйжэнд хийчлээ. Үшээ. Чи юм болчлоо. Яа энэ удаа халуун юмчдаа яаж авах юм бэ? Эрзэн чихрэн хайлаад нэг иймэрхүү болчлоо. Одоо эн чи мангар хурдан хатаж матчихнаа. Бэлигээ давхарлаад өмсөхгүй бол эн чи мангар халуун амар гар түлч мүлээд баларсан юм бол шөөхөм гарын маань түлээч штт. Оо эн чи шууд тэгдэлгүй маань. Тийштэй угаасаа сэрэгээр ваа уул нь гоё харагдаж байна те. Яг нөгөө AI шиг харагдаж те. Дараа нь аяга яаж угаана. За одоо ч хөрсмэлгүй хөрөөг байна. Ингээ сэвэд байвал хөрчгөл байлгүй тань. Одоо юугаар сэвмээр юм бэ? Ер нь бол энийг хийх гээд байгаа юм л да. Энэ дэлгүүртээсэн болохоор авцсан. Энэ өнгө нь угаасаа муу эн чинь угаасаа ориг болохоор. Энийг хийх гээд байгаа юм л да. Одоо энэ чинь угаасаа энэ байгаа байхгүй гадна тал нь. Тэгээ зочоод тал нь exchange хийхгүй. Юу хийх гээд байгааг харуулах гэдэг шүү дээ. За ийм юм ер нь хийх гээд байгаамаа. Яана дараа нь яаж аяга угаана энэ сэрэ мэрэнд бүр наалтаад. Стресс юм хүн алт шиг наалтаж өгч байна. Бараг энэ биелэн нь хамаагүй дээр юм байна дөө. Энийг сэвгээс юу лээ J25-аас авлаа мэдгүй тэр хавцал ер нь байжсан. Зарчсан. Тэгэд юу яагаад байваа? Энийг гэртээ туршиж үзээ тавиа ядаргаатай. Чамил туршиж үзэн заа юу энийг та нар туршиж үзмээр байвал энэ биелийг аваад итүүлээд. Тэгэхгүй ядаргаатай. Одоо энэ аяг тавг ингээ муухай болчвол ээж аавна. Чами хийсэнгээ манай хүүхд чамаас болоод дуурайж хийлээ мэлээ гэд. Ядаргаа олоо одоо энэ харж ийн угаар хуруутай ингэж наалдаа заваарсан юм болж байгаа сте. Гэтэ энэ гоё юм аа. Энийг хийх гээд байгаа шүү уулна. Бүтжүүлтэй уулна. Даан чи энэ хурж өгөхгүй байгаа хгүй ингээ хөрөхгүй. Одоо яг ингээ хурцсан юм шиг нээс хөрөнгөд амар халуун. Туршиж үзэлтгүй юм байна хүмүүс. Тэгээд нэгэнд хийцэн юм ч татгаалаа байт. Чинчаяа. За саяны яг TikTok дээр шиг слайм шиг ингэж болж гин. За дүрсэн. Болчлоо. Тэгэхээр окей. TikTok дээр гарч исэн шиг болчлоо. Гой дуурж гин. Тэгтээ гар мараа тэнэлэхэд одоо энэ амар хатурч эхэлж байна. За хацлаа. Яг амжилттай. Тэгтээ дараа нь энийг яаж салах вэ? Та нарт амар амархан харагдаж магадгүй заяа. Тэгтээ бүр үнэхээр заваарч байна. Одоо амар хатурч эхэлж байна. Хөрөөд. Яг л саяны энэтэй бол амт нь яг адилхан байна. Бараг энэ илүү дээр юм байна. Яана. Ус. Слайм шиг л байна л да. Гэхдээ яг мэдрэгж байгаа мэдрэмж нь бол яг хатуу гурил зурж байгаа юм шиг мэдрэмж авч байна. Та нарт амар ингээд амархан ингээд сунгаад байгаа юм шиг харагдаж байгаа бол энэ чинь ингээд амар хатуу болт нэрсэн чих чинь уус хатуу штэ. Яг пицца идэж байгаа юм шиг харагдаж. Яа, ус. Энэ гаднах. Энэ нь бол үнэхээр гоё. Эсгэлэн амттай. Амт нь бол угаасаа гоё байна. Амт нь гоё байсан ч хийхэд бол үнэхээр хэцүү юм байна. Энэ 10-аас
4 өглөө. Яг хамтгүй байсан л да 7 хоног ч юм уу. За тэр авцаа. Өө залаа исэн энэ миний ширээ юу болж гинэ энэ тав мааг шал мал руу энэ нь урсаа. За би дараагийн хайка хийхээс өмнө эхлээд энэ ширээ мэрэгээ цэвэрлээ тхээ бурхан минь бод өглөө. Одоо болохоор TikTok дээр нэлээд од болоод байгаа. Би Dubai chocolate-ыг нь хийжсэн. Одоо болохоор Dubai chewy cookie, солонгос акцентаар болохоор Dubai жунд cookie гэдэг юм лээ. Тэгээд тэрийг одоо хамгийн эхлээд хайруулын тавган дээрээ цэцгийн тосоо хийн, масла хийнэ л гэсэн. Араас нь хөөсөн чихрээ хийгээд өгнө маршмеллоу. Italian pistachio cream надад байна. Би энийг хэрэглэнэ. Айгу үнэтэй авсан. Энэ угаас амар гоё. Би өмнөх Dubai chocolate дээр хэрэглэж байсан. Энийг одоо би 2 дахь удаага захиалж авсан. Маш гоё амттай. Катайфи бид нарт хэрэгтэй. Энийг жижигэн хэрчээд хариулын тавганд зөөлөн гал дээр шараад өгөх хэрэгтэй. Тэгжээж маш гоё шарж өгнөр болдог. Одоогийн байдлаар нэг ийм уртал ийм зүйл байгаа. Нөгөө цагаан юм чи ингэ шараалаа энтергатай энийг ингээд би 2 дахь удаага амьдралдаа ингэ шарж үзчихээн. Лайта ингэ түлэгдчих гээд мөнгө ингээл гутгах л ёстой. Тэгээ түлэгдэнгүүд утаа гардаг. Тэр утаа нэг нүд амар хорсгодог. За нөгөө маршмеллоу маань ийм болчихлоо. Амар халуун байгаа. Дугууныхаа бэлийг өмсөөд зүгээр дан ийм эрзэний бэлгээрээ байх юм бол амар халууныг нь ингээд юу яач чадахгүй. Сар мөжүүлж чадахгүй. Та 3 бэлийг давхарлчаад тахт чинь бас халуун байх шүү. Бүр маш халуун байна. Троо ингэж хийгээд тэг гадуур нь хүш арай томыг хийчихв. Арай л томыг хийгээд байна үгүй юу? Чамайгаа. Халуун байна. Хөө болчлоо. Одоо энэ какаон дээр өнгөрүүлээд өгнө энийгээ. Тэгэл яг болчихно. Тэгээ гоё халуун дээр нь идвэл маш гоё гэсэн. Бэлигээ тайлчлаа. Тэгвэл болохгүй байна. Лавина. Хүүе яах вэ? Арай том хийчихээ. Ягаад ингэж амар сунаад байгаа юм бол? Яг гоё хазаж чадахгүй байх юм. Арай жижиг хийж үзчихээн. Тэгэхгүй саяны хараа том байсан болохоор нунтганд нь дүүрхүү яах вэ? За яшгаа шууд ингээл үдээ. Хаваа. Энэ хараа миний гар бүр амар улаацсан. За хазлаа. Амар сунаахан ямар ядгатай юм бэ? Таалагдахгүй наа. Жижиг хийсэн ч том хийсэн ч ялгаагүй амар сунж юм. Яг сунжаан гоё л анстаа. Та сонсож байгаа. Яг хүсэж байгаа шарсанхгүй хаа. Хүн болгонд юу олдно гэж байхгүй шүү дээ. Катафия, pistachio cream эдгээр чинь амар үнэтэй болно заа юу. Тэгэхээр яаж хямдхан аргаар адилхан төстэй амттай хийж болохыг би танарт зааж өгье заа юу. Одоо энийг ямар ч тач ингээ хий чинь энэ хийх амар амархан шүү дээ. Зүгээр л маршмеллоу халуулаад болоо. Тэгээд ийм нөө crispy choco cup гэх нөө cereal байгаа шүү дээ те. Энд чинь болохоор яг адилхан саржигнан заа юу. Илүү ажиллагаа багтаа шууд ийм бэлэн crispy choco cup авангуутлаа. Энийг авангуутлаа. Эн чин
Ногоон өнгөгүй л болохоос биш бараг л юу заа юу. Илүү гоё амттай баг. Бүрэнгэлээд ингээд бэлэн болчихж байгаа маа. Тэгээ энэ илүү гоё юу болно заа юу. Шаржигнуур болно. Энийг юу ач хайчилж тэхгүй бол санийх шиг зулгаагаа тавиал аяг хэцүү юм бэлээ. Голоор нь хайчилсан болсон энэ хараа. Ваа, ялгаагүй гоё шаржигнаж дуурна. Энтэй яг адилхан энээс ч илүү шаржигнаж дуурна заа одоо сонс. Тийм байна. Одоо энийг шаржигнаж идэж үзье заа. Явж. Гэж дуурч байгаа. Одоо энийг аль нь илүү байна да? Энэ нь илүү байгаас би та нарт санаа өглөө шүү энийг ашиглаад хийгээд үзээрэй заяа. Би сая сэтгчлэлтэй. Тэгэхгүй энийг зураа байж ин жин хэн бисэн тийм үстэй юм. Тэгээ энд чинь зүтгэн тоос орно. Энэ нүг дайфи амир их мөнгө зарлахт нь. Тэрний оронд билээ дэлгүүрүүдээр бүх дэлгүүрүүдээр зардаг. Энийг аваад хийж болно. Энүүнээр хийвэл бас гоё өнгөтэй болох байх та те. Хийж үзье те. Ингээд л янзтай. Амар гоё гүзээлцгэн үнэрч чинь. Америк хүүхдүүд чинь дандаа энийг ингээл идээд юм бэл шүү дээ. Хичээлтэй явах сум. Өглөөний нөгөөний хайрцагтай сериалууд чинь сүү ичглэр амар юм дэвтээд заван болчтой шүү дээ те. Нэг юм шаржигнуур нь алга болоод нэг юм болчтой шүү дээ те. Та нар мэднэ сте. Энэ бол хизээч дихгүй маш гоё шаржигнуураараа л байна. Сүү хийх шаардлагагүй юм өглөөний сериал ахгүй юу бараг л. Гэхдээ заавал пэйжэнд хийх шаардлагагүй. Би хөрөгчөнд хийсэн байсан болохоор жоохон зарцсан байсан. Тийм болохоор пэйжэнд хийчлээ. Тэгэхээс иш бол заавал пэйжэнд хийх шаардлагагүй байдаг шүү. Тэр энэ сериал гэсэн байгаа сте. Энэ амар гоё амттай. Та нар ядаж нэг нь аваад үз. Заавал ийм том биш жижиг ч гэсэн байгаа. Хичээл рүүгээ цүгнээг аваа явуул хичээл дээрээ хэрвээ гэртээ өглөөний цайгаа хийж ууж амжаагүй бол энийг ичээд их зүгээр чам том санагдаж байна уу? Зүгээрээ дунд савлгаатай нь бас байгаа. Дунд савлгаатай нь бас чам том санагдаж байна уу? Тэгвэл зүгээрээ жижиг савлгаатай ч гэсэндээ байгаа. Тэгэхээр чи цэцэрлэгийнх байна уу, сургуулийнх байна уу, ажилтай байна уу, гэртээ байна уу? Аль савлгаатайг нь ч байсан хамаагүй идэж болно. Тэгээд дотроо бол эндээ бол ингээ халбагнуудтай нэмсэг бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгаа болохоор таарах юм бол аваад амтлаад идээд үзээрэй. Чамийн нэр гоё амттай гэсэн нэр үнэхээр гоё амттай байна гэж чи бодно. За одоо хамгийн сүүлийн TikTok-о үзчихэд тэгээд юма хийчихэд энэ гэрлүүтэй хурдан унтраахгүй бол миний нүд амар өвдөд нэ яг ингээд нүд яг мансуураад байна гэхгүй юу. Одоо юу гэх хэвтэй юм бэ? Тэгэхээр дээрэс нь ядраад нь одоо энэ аяг тавг амар зааван болж байгаа хгүй саяны дубач өвөкën дээр нөгөө амар муухай болж байгаа аяг тавг хариулын тавг маав гэл. Тэгээд нөгөө хоёр дахь саяны хайкийг санаж байгаас нөгөөнийг ингээ ирзэн чихртэй энэ дээр гэтээ энэ биштэй нөгөөнийг энэ санаж байгаас тэрэн дээр амар аяг тавг зааван болсон шүү дээ. Энэ ширээ мэрээ бүр авахмгүй болсон шүү дээ. Тэгээ би янзын сайхан цэвэрлсэн байгаа сте. Тэгээд одоо сүүлдээ ингээд аяг тавг угаасараа миний энэ гар ингээ фэрэнд ингээ түлэгдэх хувь. Хамгийн сүүлийн TikTok хайка үзцгээе. 대박. 진짜. 대박. Авчихсан. Энэ саяны TikTok дээр гарч ирсэн энийг алужи олоод авчихсан нараа чами энтер гэсэн маас тэ. Тэгээд би амсаж үтсэн байхгүй юу? Ингээ задлаад нэг юм дотор нээд юм байна. Амар муухай амттай. Би юус ойлгохгүй л. Тэгээд моцарелла бислэг хэрэгтэй мэлээ. Тэрийг галтгоор уучаад ингээд гээ. Моцарелла бислэгээ энд үрж байна. Энд зөндөө үрээд тах чи ямар жоохон их юм уу? Их байна. За ингээ үрнэ. Дотор нь яг хэр их хэмжээтэй ус их юм сайн мэдэхгүй байна. Иймэрхүү байхад болох байхаа. Бислэгээ дээрээс нь ингээд өгнө. Бислэгээ хийгээд ингэ чинь халуун байна. За энэ маань яг гоё ингээд хайлтчлах дотор ингээ моцареллагаа хийгээд өгнө. Дотор нь иймэрхүү харагдаж байна. Одоо хутгахаар үнэн янзын болно. Болж шүү. Ямар амтхан бэ? Бислэг маань хөрөөд байна. Хөрчөглөөр сунгамтгай чанар нь багасна. Гэтэ энэ төмс амар
сунгамтгай чанарыг ингээ бууруулад идэм байна амар сонио. Ямар ч амтгүй. Амар тийм лаг бол бас амт мамттай бол биш байна. Ийм соус моос дүрхчээл айтайхан болгож байна. Дангаар нэтгэр амар амтгүй байна. Энэ нөгөөний чипс байгаа шүү дээ тий. Энэ болохоор ер нь амт байхгүй. Нэг амтгүй чипс гэдэг шүү дээ. Яг ер нь нэг тиймэрхүү таалагддаг хүнд нь таалагдах надад бол таалагдахгүй байна. Амар хурдан хөрчтэй юм байна. Тэгээл ийм болчих юм байна. Бясалгыг маань энэ төмөс зүгээр хог болгоод байна. Тэгэхээр надад бол энэ хак бол нэг таалагдсангүй. Тэгээ яг дангаар нэгдвэл амар амтгүй байна. Яг уу ийм төмсөг ийм болгочих байгаа юм байна л та. Нэг тийм гоё шүү. 10-аас 3 өглөө. Хаагаад уцаараа TikTok үзээд байж гонгод энийг гоё туршиж үзхийнсэн гэж бодож исэн зүйлсүүдээ өнөөдөр туршиж үзлээ. Сонирхолтой байлаа. Гэтэ айгүй их юм сунгадаг юмнууд идлээ та нарт тэгж санагдаж байна ингээл Дубай чуви куки тэгэл нөгөө хэрзэрийн чихэр нөгөө юу чиз гээл амар олон юм ингээд өнөөдөр ингээд сунгаж идлээ гэх юм уу. Тэгээд давхцал байлаа гэж одоо бодож байна. Одоо босч шүү дээ. Угайда. Дараагийн бичлэг хизээ орохыг сайн мэдэхгүй байна. Тэр чамаас шалтгаална. Чи юу ихээ мэдчихэж байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Ямар болон дараагийн юм бэ? Баяр таа.